Солонгос оронд одоо бусдын адилаар тийм ээ ажиллаж амьдарч бас хурааж ирсэн миний одоо олон жилийн хөдөлмөрөөр олсон мөнгө төгрөгөө бол энэ байшинг худалдаж авахд бол оруулаад ингээ худалдаж авсан байгаа. Гэт тэгтэл одоо компани байгуулах аргаар л одоо явсан болов би одоо бас бодоод байна л да тийм ээ. Тэгээд энэ ер нь 7 хүнтэй хамтарч 7 хүний бүрэлдэхүүнтэй нэг компани байгуулсан. Тэгээд хамтдаа одоо компанида байшин өмч худалдаж авч байна гэдээ ингээд аваад гэтэл бол нэг солонгос иргэн нь одоо хуучин энэ байшингийн эзэнтэй бол тийм ээ $750,000 одоо би ингээд шилжүүлээд яг ингээд зогсож явах хооронд 160 сая төгрөгийн гэрээ хийснийгээ бол надад нуусан байгаа аахгүй юу. Одоо тэрийгээ тэгээ зөвхөн өөрийнхөө нэр дээр хийсэн байгаа юм. Тэгээд газрын гэрчлэгээтэйгээ хамт гарна гэж бид одоо намайг төөрөгдүүлээд яваад исэн. Гэтэл бол одоогоос 3 жилийн өмнө бол энэ байшинг нөгөө солонгос иргэн маань өөрийнхөө одоо нэг дотны ч юм уу хамсаатан ч юм уу тий бас нэг солонгос иргэн рүү шилжүүлснээс болоод бүтэн 3 жилийн турш одоо би ингээд шүүх цагдаагийн байгууллагаар явлаа. Тэгээ одоо ингээд анхлал 2011 онд ингээд ер нь бол зүгээр ямар нэгэн шүүхийн шийдвэр тогтоол одоо ямар нэг юм байхгүйгээр тийм ээ одоо янз янзын одоо биерхүү залуучуудыг авчираад л одоо бие тамирын дээд сургуульч гэдэг юм уу тийм оюутнуудыг энэ төр хамгаалтын хувцалж хурж ирээд ингээд над руу ингээд бүслээд дайраал бүтэн 3 жилийн объект төр бол одоо ингээд бид нар маргалдаж байна л да. Энэ талаар бол ингээд Баянзүрх дүүргийн шүүх бол шалгасан. Тэгээ шалгахтаа бол огт үндэслэлгүй одоо тийм баримтыг бол яг ингээд үндслэлээ болгоод тэр шийдвэрийг гаргасан байгаа байхгүй 555 дахь шийдвэр гэдэг. Тэрэн дээр болохоор зэрэг одоо Болормоо одоо Сампан Чэжүү компани хувь эзэмшигч мөн үү биш үү гэдэг талаар бол одоо шүүгч Сарангун бол өөрөө тоотоо явуулсан байгаа. Энэ солонгосуудын өмгөөлөгч бол өөрөө юугаа хүсэлтээ өгсөн байгаа тийм ээ. Тэгээ тоотоо явуулаад улсын бүртгэлийн ерөнхий газраас одоо хариу ирсэн байгаа. Энэ компани үүсгэн байгуулагч Болормоо бол мөн байна. Мөн одоо ингээд хувь эзэмшигч байна гэдэг ингээд одоо гарч байгаа юм. Тэгээд тэгтэл бол эдгээр зүгээр одоо юу хуурамч тийм ээ тэр гэрээг ингэж одоо хийсэн байгаа аахгүй юу. Болормогийн хувь эзэмшлийг нөгөө солонгос чинь зүгээр нэг охин дээр одоо итгэмжлэл гаргаад тийм ээ тэрүүн дээр өөр хүнээр гарын үсэг зуруулаад одоо миний хувь эзэмшлийг бол өөр лүгэ ингэ шилжүүлсэн. Зөвхөн тийм нэг зүгээр нэг хоосон гэрээ байгаа аахгүй. Гэтэл нөгөөх маань улсын бүртгэлийн ерөнхий газарт ч бүртгэгдээгүй. Одоо 2014 он хүртэл бол ингээд Сампан Чэжүү компани ингээд тийм ээ хэвийн үйл ажиллагаа явуулж байна гэдэг ингээд утгаараа ингээд байж л байдаг тийм ээ. Одоо бол бүртгэлд ингээд байж. Ийм амар үндэслэхгүй энийг бол улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлснээр л тэр хүчин төгөлдөр болдог гэдгийг шүүгчгүй бол одоо өөрөө мэдж байгаа шүү дээ. Тэгээд их чинь тэрийг тийм хариугаа авчаад өөрөө нотлох баримт болгож хавцтаа хийчээд тийм ээ. Тэгээд тэрийгээ эсрэгээр нь Сампан Чэжүү компани одоо энэ Болормогийн хувьцааг бол Ли Жанск өөрлөгөө шилжүүлээд авцсан байна гэдэг ийм үндслээр л ерөөсөө энэ шийдвэр гаргачихж байгаа. За тэр хувьцаа нь бол ерөөсөө бүгд нийлээд 7 гишүүн нийлээд $10,000 л одоо юу байгаа аахгүй дөрмийн сан байгаа. $10,000 одоо тийм ээ тэр дөрмийн санд бол одоо мэдээж тэр чинь 7 гишүүнтэй юм чинь зарим нь бол ингээл 15% 20% гэдэг би бол 5% эзэмшиж байгаа байхгүй. 5% эзэмшиж байна гэхэд $10,000 чинь ерөөсө $500 л байгаа аахгүй одоо тэр чинь тийм. Гэтэл $500 нь юу байсан бэ? Би одоо энэ байшинг худалдаж авахдаа өөрийн оруулсан миний одоо $110,000 өсвөлээ тийм ээ. Бүтэн 7 жилийн турш энэ байшинд оруулсан миний одоо засвар үйлчилгээ хийсэн болон ашиглалтын зардал гаргасан ингээд баг тэрбум орчим төгрөг болчиход байна тийм үү. Энийг л ерөөсөө тэр $500 50 ширхэг хувьцаатаа дүүцүүлээл энэ шийдвэрийг гаргаад тийм ээ. Тэгэд энэ шийдвэр нь ерөөсөө нийслэлийн шатанд давж залсан. Би бүх шатанд давж залсан. Тэгээд ерөөсөө шүүх бүрэлдэхүүн тэр чигээрээ бол энийг ерөөсөө уншдагч хүн байна. Хавц тэргийг бол ерөөсөө дээр нь гарчгийн үеийн дор нь одоо тэр гарын үсэг зурсан гэдэг байгаа дээр бол ингээ Болормоо гэж ингэж биччихээ пүрүсүрэн гэдэг хүн гарын үсэг зурсан байгаа байхгүй юу. Тих ямар шаардлага байгаа юм бэ те. Тэгээд тэг чин тэрийг ерөөсөө магдалж үзэхгүйгээр зүгээр л энийг бол ингэсэн байна гэ хүчээр л ингэ шийдчихэж байгаа. За яг хуу тэгээ шийдлээ. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа өвөл 1 сарын 29-нд орж ирлээ. Би бол миний амьдралд тохиолж байгаа анхны одоо энэ одоо ийм амар юм тийм ээ. Би бүтэн 7 жилийн турш эртний нутаг рестораныг ажиллуулах гэж ирнэ. Яаж махаа идэж зовов тийм үү. Хичнээн их үр зээлээр одоо энэ бүх асуудлыг ингэж хийж тийм ээ. Хичнээн олон ажилчдын одоо ашиг сонирхол энд бол одоо зөрчигдөв тийм үү. Гэтэл
нэг сарын 29-ний өдөр дүн өвлийн хүүтэнд ингээд шийдвэр гүйцэтгэлийн ажилтнууд болоод ерөөсөн надад эхлээд нэг зүгээр одоо орон байр ингээд сайн дураар чөлөөлөөрөө гэсэн 2 удаагийн мэдээлэл ирсэн. Тэнгүүд нь би бүр хариулаад өөрийнхөө компанийнхаа одоо бланкн дээр тийм ээ би улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчд би болоод давзаалтад гомдлоо гаргацсан байж байгаа. Тэр хариу гартал ингээд хүлээгээч дараагийн бас улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгүүлээ шалгуулж байгаа гэдгээ ингээд би хүсэлт бичээд өгж байгаа байхгүй юу. Гэтэл улсын дээд шүүгчийн одоо ерөнхий шүүгчийн тэр хариуг би гардаж аваагүй байж хат 1 сарын 29-ны өдөр гинтхэн л баахан хүмүүстэй ороод ирд юм бэл. Ерөөсө Монголын цагдаагийн газартаа бүр хамтарсан. Цагдаагийн бүр бүслэлт одоо энд болоод ингээд бүр Баян зүрх дүүргийн маш олон цагдаа нар тийм ээ. Тэгээд одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд нэг 10 гаруй хүмүүс. Тэгээд дээрэс ингээд бараг 20 гаруй тийм үү энгийн хувцастай одоо тийм хүмүүс яж байгаа хөө. Тэд нар нь болохоор зэрэг ингээд юу хүүхдүүд одоо энэ манад ажиллаж байсан ажилчид тэр ингээд асууж байгаа та нар яг одоо хаанаас ирж байгаа юм гэхээр бид нар одоо 20 урьдчилан саатуулагдчихж байгаа хүмүүс байна энэ гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгэхэд энэ би бүр айгүй гайхсан. Энэ одоо яагаад ингэ юм бол тэгээ дотор ингээ хорчиж байгаа бүх юмнуудыг гаргаж тавьж байгаа. Тэгээ түүний дараагаар нь би мэдээж өмгөөлөгчтэй маргааш нь хандсан. Хэнийг ч өмгөөлөгч нарыг ч оруулахгүйсэн. Тэгээд ингээд өмгөөлөгчтэй маргааш хандхад бол үзэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68-ийн 3 гэдэг зүйл залтыг зөрчиж орж ирсэн байна гэд. Тэгээд бид нар нэхэмжлээ Сүхбаатар дүүргийн хариаллын дагуу Сүхбаатар дүүрэгт нь гаргасан. Тэгээд Сүхбаатар дүүрэгт гаргаад шүүх хурал болоход бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэдийгээр шийдвэр гараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах байсан ч гэсэн тийм үү нүүлгэн гарах он цаг өдөр одоо сарыг болоод ингэж тийм ээ одоо тодорхой заагаад тэдний өдөр тэдэн цагт одоо тэдэн хүний бүрэлдэхүүнтэй тийм ахлагчтай одоо ийм хүмүүс болоод очиж танахыг албадан нүүлгэнэ гэсэн тийм албан бичгээ заавал ирүүлэх хэрэгтэй гэж шүү дээ тийм үү. Тэгэхэд тэр урдны өгүүлсэн 2 мэдээллийнх нь дараа би хүсэлтэд гаргасан байсан учраас дахиад надад мэдээлэл өгөөд дахиад надад тэр юугаал он цагтаа юугаал өгөхтэй байсан байхгүй юу. Тэрийг өглгөө орж ирсэн. За ингээд тэр шүүх хурал дээр энийг бол би мэдэж авчаад тэгээ байж би бас өмчлөх хэрхэн маргаанаар Баян зүрх дүүргийн шүүхэд иргэний эргээр одоо маргаан устсан шийдэгдээ явж байгаа юм л да. Тэгээд тэр өмчлөх хэрхэн маргаанда ингээд ороод бас ингээд хүсэлтүүдээ гаргаад тэгээд энэ байшингийн орчин цагийн үнэлгээ Солонгос энэ одоо энэ орчод байгаа Солонгос бол нөгөө $750,000 авсан барилгын маань тийм ээ одоо яг бүх бичиг баримт надад байгаа юм. Тэгээд тэгж ах чинь 300 сая төгрөгөөр авсан гэдэг байгаа байхгүй юу. Тэр 300 сая төгрөгөөр авсан гэд байгаа нь ерөөсөө л 6 сая төгрөгийн татварын үйл хөдлөх хөрөнгийн татварын 2% л төлсөн байгаа. Тэгсэн мөртөө 300 сая төгрөгийг хизээ хаана өгөлцөж авалцсан юу ч байхгүй. Зүгээр нэгнээс нөгөө рүүгээ нэрээ шилжүүлэхийн төдийд тэр мөнгийг үнэхээр Монголд энэ солонгос авчираад тийм үү. Монголоос нөгөө солонгос нь аваад гарцсан тийм нэмүүртийн албан татвар энэ төр төлсөн юм юу ч ямар ч баримт. Зүгээр л хоосон гэрээнүүдээр энэ шийдвэр бол ингэж гараад яваад байгаа. Тэгээд би одоо өмчлөлийн маргаандаа ингэж хандчаад байж энэ байшингийн орчин цагийн үнэлгээг тодорхойлох зүйтэй. Энэ байшинд оруулсан балармаагийн хөрөнгө оруулалтыг бүгдийг одоо шинжиж одоо тогтоож гаргаж ирэх зүйтэй гэсэн юм захирамж гараад. Тэгээд бас хуурамч нотлох баримтуудыг нь бүгдийг нь одоо шалгуулахаар тийм ээ. Тэгээд ингийн тулд шүүхээс хамгаалт хийгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг түтгэлзүүлсэн захирамж гарсан. Гэтэл захирамжид давзаалт гомдол гараад нөгөө талаас тэгээд ингээд захирамжийн тэр одоо давзаалт гомдол хуралдахад ганцхан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нь түтгэлзүүлсэн захирамжийг хүчингүй болгоо хийчихэж байгаа. Тэгээ шууд шийдвэр гүйцэтгэлийг ингэж орж ирээд ерөөсө шийдвэр гүйцэтгэл цагдаа тийм ээ 3 шатны шүүхийн шийдвэрээр бол ингээд далаалгаад тийм ээ Монгол хүний тийм одоо ингээд энэ хичнээн олон жилийн ажил амьдралыг бол ингээд зүгээр л эвдээ тайчлаа. Одоо би одоогийн байдлаар бол 12 машинаар ингээд одоо 12 дахиж тийм ээ одоо ингээд би одоо өчтөр 6 машин тойруулж зогсоож байгаад ингээд 2 дахиад ингээд зөөгөөд өөр шүнжэнгөө зөөгөөд ингээд одоо өшөө дуусахгүй ингээд байж чинь. Энэ дотроос бол бүрэн бүтэн эд тавилга ерөөсөө үлдээгөө. Үнтэй тэр одоо авжуур мавжуурыг бүгдийг ингээд хагалсан. Ерөөсөө эн чинь ингээд 2 удаа ингээд зөөгдөөд ингэчээрээ зэрэг бол ийм болчихдг юм байна. Ямар нэртэй ямар үйл ажиллагаа явуулж байсан юм? Эртний нутаг гэж одоо Монгол олонний ресторан ажиллуулж байсан. Одоо бүтэн 7 жилийн турш хэвийн ажиллагаагаа явуулсан. Энэ байшинд би бүтэн 7 жил хэвийн үйл ажиллагаа явуулахад энэ байшинд би хөрөнгө оруулаагүй л одоо энэ тийм юм хийгээд явахгүй шүү дээ тийм биз дээ тий. Ихрээ маргаан үүсэх байсан бол 7 жилийн өмнө үүсэх юм байгаа биз дээ. Тийм биш хаасан одоо ингээд 4 жил намайг үйл ажиллагаа явуулсны дараа одоогоос 3 жилийн өмнө үүссэн. Өнгөрсөн 5 дахь өдрийн өглөө бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг би одоо хэрвээ дахиж орж ирвэл яг одоо хуулиар мөрдөөд тийм ээ яг одоо дахин одоо тэр 68-ын 3-таа нийцүүлсэн тэр юугаа бол мэдээлэл өгнө байх гэж би бодож байсан байхгүй юу. Гэтэл бол тэрийг өгөхгүйгээр шууд 5 дахь өглөө бүгдээрээ
дайрж орж ирэл намайг ерөөсөө яг оффист маань хорж байгаа бүх юмнууд ингээ бүгдийг гаргаад тийм ээ энд ерөөсөө ингээ цагдаагийн байгууллага бол хурж ирээ бүр яг ингээ тойруулаад ингээ скотч татаал тэгэл цагдаа нар бол тал талаас нь хамгаалж өгөөл тэгээ шүүхийн шийдвэр үүсгэх байгууллагын баахан энгийн утастай хүмүүсээр ингээ юм маань зөөлгөөл тийм ээ намайг харуулахгүй ажилчдыг оруулахгүй энд нааша хинэгч нэвтрүүлэхгүй байж байгаа л ингээл ерөөсөө зүгээр хүчлэл гэдэг хүчин давтна гэдэг юмыг бол би бүр яг өөрөө үзлээ Монголын хууль цагдаагийн байгууллагын бүх шатаар явж үзээд бол би одоо ингээ үнэхээр итгэл алдарч байна энэ одоо хаашаа хандах хэрэгтэй юм болоо эргэн хүний имийг эд зүйлийг ингээд гудамжинд ингээд юу ч хөө бүгд ингээ эвдээд энэ яаж байгаа юм болоо тийм ээ ямар ч одоо нотлох баримтын шаардлага хангахгүй тийм хуурамч нотлох баримтуудаар ингээд одоо энэ шүүхийн шийдвэрийг гаргачлаа штэ тийм ээ ер нь бол манай одоо Монгол улсын ерөнхийлөгч бол шүүх тогтолцоог ингээд одоо энэ шүүгч нарыг тийм үү одоо өөрчлөх ёстой гэж одоо ингээд яриад байгаа шүү дээ тийм ээ шинжлэх ёстой гэж үнэхээр үнэн юм байна би энэ манай ерөнхийлөгч ярьж байгаа бол үнэхээр зөв юм байна би энийг бол эргэн үнийхөө бүтэн 3 жилийн турш яваад би бол яг ойлголоо одоо цагдаагийн байгууллагад ингээд эдгээр ингээд залингийн гэмт хэрэг үүсгэлээ гэдэг ингээд би одоо цагдаагийн байгууллага айл 3 жилийн өмнөөс эхлээд хандсан тэгэхэд бол ерөөсө цагдаа нар ингээд айгуу сони гараас гар дамжуулаад энэ байцаагчаас дараагийн байцаагч гар дамжуулаад тэгэл нөгөөх нь хэрэг биш болоод тэгэл хэрэгсэхгүй болоод алга болоод. Улсын хурлаас бас тань руу шүүхээс бас тань руу яриад ингэсэн би одоо намайг 5 өдөр ингэж ийм болгож ачаа. Тэгээ би хасбтан санд ажлын өдөр ажлын амралтын өдөр байгаа учраас ямар ч ажил гүйцэтгэх надад боломж байхгүй тийм ээ. Эд тавилга маань годомжинд ингээл эзгүй. Би одоо би 12 машинаар зөочөөд ийм хүн үлдчихэд байна. Би эмхтэн хүн шүү дээ. Би энийг хайчуулах юм бэ тийм үү? Хайчуулах газараа олохгүй. Ядаж эргэн үнийг хүндгээд ингэчих хэрэгтэй шүү дээ тийм ээ. Одоо газар мазраа бэлдээрээ. Авч тавих газараа тэгээрээ ингээрээ. Яг тэр хууль дүрмийнхээ дагуу бол хизээч энэ бас эвдэрэхгүй шүү дээ. Би ч бас нэг өөрөө зөөгөөд гаргана. Би мэдээж юу гэж Монгол улсын хуулийг би зөрчихийг бодох юм бэ, тийм үү? За тэглээгээд өшөө дээрээс нь миний өмчим аргаан болоод явж байгаа шүү дээ, тийм үү? Энэ бол бүр зохион байгуулалттай байна гэдэг нь бол бүр ойлгож байгаа байхгүй. За нэгдүгээр наадмыг тохиолдуулаад, тийм үү? Тэгээд 5 дахь өдөр орж ирсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажилтнуудад бид нар амарж байгаа учраас одоо өнөөдөр танахыг гаргаж чаж бид нар амарж байна. Тэгээд хагас өдөр нь ярихад би хөдөө явж байна гэж ингэж ярьж байгаа байхгүй юу. Тэгээд нэгд өдөр би Баян зүрх дүүргийн ерөнхий шүүгчдэр ороход бол ерөнхий шүүгч Баатар надад юу гэж хэлсэн бэ гэж энэ ёстой айгүй хэцүү хэл амтаа хэрэгээ. Хууль зүйн яамнаас яриад их хурлаас яриад гэж байгаа байхгүй юу. Тэр их хурлаас хэн яриад байгаа юм бэ? Хэн яриад байгаа юм бэ гэхээр тэр асуултанд хариулахгүй байгаа байхгүй юу. Их хурлаас хэн яриад байгаа? Иргэн хоорондын өмчим аргаан явуулж байхад их хурлаас яагаад оролцоод байгаа юм? Тийм амар. Тэгэл ерөөсө солонгосчууд нь бол элчин сайдын яамдаа хандна. Элчин сайдын яам нь бол одоо ингээл хууль зүйн яамдаа хандаал тийм ээ. Элчин сайдын солонгос улсын элчин сайдын яам яагаад иргэн хоорондын маргаанд оролцоод байгаа юм? Тэгээ ерөөсө манай Монголын хууль цагдаагийн байгууллага солонгос хүмүүсийн өмнө бол хүчин мөхсдөж байна. Тэгээ одоо энэ дотор ингээд байж байгаа энэ орчуулагч энэ төр нь бол ярьж байгаа байхгүй юу? Өө манай хүүхд зүрхний гажигтаа дурсан юм. Энэ солонгос одоо миний хүүхдээ солонгос 30 сая төгрөгөөр эмчилж гисэн. Одоо бид нар бол энэ хүний араас одоо яваад байхгүй болохгүй. Яг иймэрхүү байдлаар солонгосчууд тийм үү? Аль нэг хин эргэтэн дарахтны үр хүүхдийг солонгос явуулж өгдөг юм уу? Солонгос сургаж өгдөг юм уу те? Ингээд одоо хүн амтныг эмчилж өгдөг юм уу? Яг ийм байдлаар ингээд монголчуудыг өөрсөндөө үйлчлүүлж яг чадчих шít. Тэгээ одоо бол маргаан эд дундаа явж гин дуусаагүй шийдэгдээгүй. Өмчлөх хэрэг нь тогтоогдоогүй байна тийм үү? Одоо тогтоогдох гэдэг чинь хэрэгэн түтгэлзээд шинжээч томилогдсон байж байна. Шинжээч томилогдчиход энэ дотор болормогийн орос хөрөнгө оруулалтыг шинжээч одоо ингээд шинжилж дүгнж тогтоож гаргана гэдэг ингэж яах чинь одоо ингээд хуу татаад засвар хийгээд одоо ингээд 3 давхраас ахуулаад дуусчих чинь бид нар засвар хийгээд. Энэ дотор одоо солонгосууд нь үйл ажиллагаа явуулдаг. Одоо солонгосууд ингээд засвар хийгээ байж байна. Одоо миний тэр шинж одоо шүүхийг хүндэтгэхгүй байгаа байхгүй. Шүүхийн тэр захирамжийг шүүгчийн захирамжийг хүндэтгэж үзэхгүй ш. Ер нь бол би дам ер нь их яриа сонсож байгаа л да. Ер нь наадах чинь болормоо гэдэг хүнийг бол энэ хэцүү штэ цаашаа томчууд бүр ингээд бүгдээрээ одоо оролцсон юм чинь наадах чинь бол дийлэхгүй штэ. Одоо тийм ээ ингээд цаана одоо цагдаагийн том ажилтнууд ч байгаа. Тэгээд одоо их хурлын гишүүд ч байгаа гэдэг. Ингээ хүмүүс надад ингэж хэлээд байгаа байхгүй. Чухам яг хинний. За тэрийг би яг тэгээ сонсоод л өнгөрөөд байлаа. Гэтэл бол Баян зүрх дүүргийн шүүгч, ерөнхий шүүгч одоо тэр Баатар гэдэг хүн бол сая нэгд өдөр надад яг хэллээ шүү дээ. Хууль зүйн яамнаас ч яриад, улсын хурлаас ч яриад гэдэг ч одоо юу гэсэн үг юм. Тэгээ юм би бол одоо яг хэн яриад байгаа юм бэ гэж асуухад бол би бол уйлж орсон. Би үнэхээр би одоо яаж амьдрах вэ хаа? Тэ шүүгч би одоо яаж амьдрах вэ? Эмэгтэй хүн шүү дээ. Би чинь үр хүүхдүүдэд тэжээгээд эцэг ихэд тэжээгээд ажил амьдрал Монголд би ямар ч гэсэн би татвараа 7 жил тийм ээ төллөө нийгмийн даатгалын шимтгэлүүдийг энэ хүмүүсийн ажилчдыг төллөө тийм ээ тэгээд одоо ингээд тогтвортой үйл ажиллагаа явуулаад ингээд байж байгаа гэж чинь шүүх хамгаалж байгаад ягаад тэр өмчлөх эрхийг нь тогтоогоод өгцөнгүү вэ?
Энэ бол надад та маш их одоо би үнэхээр гомдолтой байна. Энийг одоо би ер нь яах юм бөө мэд. Ямар ч байсан л одоо гудамжинд алга болоод байсан одоо тавилгуудаа нэг хагас сугсын ингээ зөөж ин тэгэл одоо цаашаа одоо яах юм. Тэгэл ямар ч байсан усан мөрдөн байцаах газар дээр бол хэрэг шалгагдчихж байгаа. Тэгээ солонгос руу даалгавар бичигдээд одоо надтай хамтарч ин байшин хөдөлж авсан хүмүүсээс одоо ингээд асуулга одоо хийя одоо тиймээд одоо юу байцаалт авъя гэсэн даалгавар бичүүлэхэд тэрийг нь бас нийслэлийн прокурор дээр нь гомдол гаргаад нийслэлийн прокуророос нь тэрийг нь бас хүчинг болгоцсон байгаа юм.